Цэлмэг өглөө наран манлаа цэцгийн согсов тэнгэртэй бүвэ Хүүхмахан тэнгэрийг эзэгнэн төрсөн өргөн удам талын монголчууд бид нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлдсэн цорын ганц үндэстэн гэж хэлэхэд болно. Бид дөрвөн улирлын турш малын шим, усны цэмгийг даган таван хашуу малынхаа ашиг шимийг хүртэн амьдардаг аж бодлоо өнөө хүртэл хадгалсаар ирсэн байна. Монгол улс 2.7 сая хүн амтай боловч түүнээс 10 дахин их буюу 30 сая холд авсан малтай. Шинэ зууны монголчуудын төвлөрсөн амьдрал, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж мал, малчин бэлчээр гэсэн ойлголтуудад яахын аргагүй шинэлэг орчин бий болохыг шаардж байна. Ялангуяа хот орчимд байгаа малчдад баггүй саад бэрхшээл учирдаг байна. Манай хувь нутагт бол одоо олон жил дараагаар одоо ганц уд болоод өв сургам бол одоо булаг шанд гархаа байлаад хомстоод одоо дураараа нүүж хаяа өгтөл чамар өгтөл идэнэ гэдэг одоо зарчим. Тийм бол одоо алга болоод. Байгалийн бэрхшээл хэнийг ч ялахгүй. Цогцоохон гэр бүл тулгарч байгаа шиг олон саад өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйд тулгарч байна. Баруун аймагаас хүмүүс айлууд их орж ирнэ. Мөн урд дундгой өмөөс хүмүүс их орж ирдэг. Эндээс болж малчтай хоорондын зөрчил үүсдэг юм байна л дээ. Монгол малаа дагсаар байгаад ирсэн. Тэгээ малаас гарч байгаа ашиг шим маань жоохон бага байдаг. Малчтад тулгарсан эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхээр хот орчмын бэлчээрийн төсөл 2008 оноос хойш хэрэгжиж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид ямар үр дүнд хүрснийг малчтаас өөрсдөөс нь сонсцгоё. За манай Алтан булаг сүмээ их цагаан булаг манай малчны бүлэг энэ одоо хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдаж энэ одоо газар нутгийг мянган га газар биднес бэлчээрийг одоо 15 жилийн хугацаагаар гэрээгээр шиглаад дээрэс нь энэ одоо худаг гаргаж өгсөн биднүүдэд энэ газар нутаг энэ худаг бол одоо бидний юм, энэ бол одоо манай юм. Одоо бид бол нэг одоо хайрлаж хамгаалж өв сургамлын сайжруулах одоо бэлчээрийн зохистой ашиглах ийм одоо үүднээс энэ одоо газар нутгийг эзэмшиж 15 жилийн хугацаатай гэрээ хийж ашиглаж байгаа. Ирлиз мал бол Монгол малаас бол маллага нь өөр юм байна лээ. Малж явах явцдаа ч мэдсэн. Тэр гişэл сургалтаар нь ч бас мэдсэн. Тэгээд орлого бол маш дайггүй болсон. Би 2 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойсон юм хэтэл. Бидний амьдралч ч одоо дээшивжээ. Жилийн 4 өдөр өгөн тараг сүгэ боловсруулчин. Тэгээд намар хадлангаа хатчихна. Ер нь тэгэл бүлгийн ажил бол байнга л хавттай л байна. Нийл чамтарч ажилласнаар ер нь өрхийн ажил орлого нэмэгдэж амьдрал хөвөл дэвшилжээ. Хот орчмын бэлчээрийн төсөл өнөөдөр Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Хар хорон, Чойволсон зэрэг томоохон хотуудад нийт 398 малчны бүлэгтэй хамтран ажиллаж байна. Эдгээр бүлгүүд нийт 340 мянга орчим га бэлчээрийг гэрээгээр ашиглаж байна. Хот орчмын бэлчээрийн төслийн гол хөрөнгө оруулалтын нэг нь малчид, төрийн албан хаагчид зориулсан сургалт юм. Өнөөдрийн байдлаар нийт 5 аймгийн 37 сумын 234 малчны бүлгийн 1500 гаруй малчдад нийт 22 өдрийн 176 цагийн сургалтыг зохион байгуулад байна. Мал аж ахуй, газрын эрх, бэлчээрийн менежментийн чиглэлээр хийгдэж байгаа эдгээр сургалтанд зөвхөн малчид төдийгүй орон нутгийн төрийн албан хаагчид, сургагч багш нар хийгээд нийт 20 мянган гаруй хүн давхарцсан тоогоор хамрагджээ. Мөн үзүүлэх сургалт, танилцах аялал, өдөрлөг, талбайн сургалтуудыг сум бүрт зохион байгуулжээ. Монголын нийт малчдад зориулсан радио бирж ажилуулан мэдээлэл түгээж байна. Малын тижээл бэлтгэл, сүү цагаан эдээ бэлтгэлийн үзүүлэх сургалтын үр дүнд малчид тижээлийн ургамал тариалах, малын тижээлээ өөрсдөө бэлтгэх боломжтой болсон. 2001 онд 12 үндэстэн сургагч багш, 36 орон нутгийн сургагч багш нарын хүчээр доорх сургалтуудыг хийжээ. Монголын мянган сөөлтийн сангийн хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжснээр малчид бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй малаа тохируулж ашиглах, мөн газартаа олноос ургамал тариалах боломжууд бүрдэж байгаа. Манайх одоо энэ байгалийн ургамалд найддагууд 2 га талбайд тижээлийн ургамал тарьдаг. Тэгээд төсөлт хамрагдаад малын тижээл бэлтгэлийг сургалтанд суугаад дар шигээд өвөл өхөртэй тижээл олгож өгдөг. Эдгээр бүлгүүдийг сонгохын тулд нийт 9 мянган малчин өрхөд мэдээлэл сургалт хийжээ. Мөн 241 удаагийн малчдын уулзалт, багийн хурлыг зохион байгуулж өргөдөл гаргасан 1600 малчдын бүлгээс 398-ыг сонгож гэрээ хийсэн байна. Малчдад тэгш боломжийг олгохын тулд бэлчээрийн газрыг суглаагаар сонгох туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Монголд анх 736 малчны бүлгийн бэлчээрт байгаль орчин нийгмийн үнэлгээ хийсэн юм.
Өнөөдөр бэлчээр гэдэг уламжлалт ойлголт өөрчлөгдөж бид бэлчээрийг арай өөрөөр цогц байдлаар харах цаг болжээ. Харин Монголын мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжиж эхэлснээр бэлчээр гэдэг бол нэгэн цогц зүйл. Өөрөөр хэлбэл байгаль орчин, нийгмийн эдийн засаг, хүн малтайгаа салшгүй холбоотой болохыг бид ойлгож эхэллээ. Энэ бол манай хот орчмын бэлчээрийн төслийн томоохон амжилтын түүх юм аа. Хот орчмын бэлчээрийн төслийнхэн өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө гэсэн урайтай бусдын сайн сайхан ирээдүй аз жаргалтай амьдралын төлөө Америкийн засгийн газрын дэмжлэгээр энэ төсөл тал нутагт минь амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө